Домог төгүүлснээр эрт цагт Нувава бурхан Тэнгэрийг нөхөхдөн эзгүй уулын оргүй билийн хар 70 төрөлийг зассан өндөр нь 12 алд, өргөн нь 24 алд, титэм чулуу 36501 хэсэгт хуваажээ. Нувава бурхан хуваагдсан чулуунаас 36500 нь хэрэглэн зөвхөн ганц л чулууг эсхэрглээд хар 70 төрөлийн оройд үлдээв. Үлдсэн ганц чулуу өөрийн оролдлогоор эд шидийг олон шидэд чулуу болон хойлоо гин. Нэгэн өдөр хожгор толгойд тайн, өндөр нурууд бомб 2, орчлонгийн тансаг баян хөхөн хөгжлийг хүүрнэн байхыг сонссон шидийг олсон чулуу тэднээс хүний орчлон руу явуулж өгөхгүй. Хоёр эрхэм өнөөгч чулууны гуйлтыг зөвшөөрөн өвч биеийг нь өөрчлөн хувиргаж үзэмж төгс хаш эрдэн болгов. Улмаар хүний орчлон руу илгээн явуулжээ. Харин хүний орчлонд Жан настан цоргаан цохинтой байсан бөгөөд тэр нь ч мөн цоргаан цохинтой байв. Гэвч Жан настны охин өвчин эмгээг тусаад насан өөд болж гин. Жан настан зээ охиноо өсгөн хүмүүжүүлэх хөнгүйд сэтгэл зовн жин хотод авчруулахаар завилхив. Линда аюу өмнө нь нагц эмээг их нь ёс дүрм ихтэй түүнийгээ чандлан баримталдаг гэж ээжээсээ сонсож байсан тул ихэд имэн цэрвэж байлаа. Линда аюу хороонд ирээд ёслох төдийд нагц имэн түүнийг тэврэн инхрийлж элэг зүрхний минь тасархай химэн оглон уйлав. Линда аюу буурайтайгаа энэ тэрийг ярилцаж суутал гинэд шивгчин ирж Жаба аюу ирлээ гэж хэлэхэд нь харвал дээд язгуутны ёсоор хувцаслсан нуруу тэгш зүс сайхантай нэгэн залуу хүн ороод ирэв. Жаба аюу дүү минь чамд хаш бий юу гэхэд Линда аюу үгүй тийм ховор зүйл надад хэрхэн байх билээ хэмэв. Тэгтэл Жаба аюу улансан урлаж өөрийн хашийг тасар татан авч шидэв. Үүнд Линда аюу ихэд харамсан гимшин зогсов. Тэдний анхны уулзалт энэ байлаа. Хаврын дунд сард Жаба аюу цэцгийн модон доор ном уншиж байжээ. Гэтэл тоорын модныг авчиж сунаж хувцсыг нь нэлэнх үед нь бүрхэн орхив. Жаба аюу тэдгээр дэлбэг хамаж аван хөл гიშигдэхгүй хэмээн сэргийлж ус руу хийв. Ийм байж байтал гинэт Линда аюу чи энд юу хийж байгаа юм хэмээн гарч ирэн хамт цэцэгсийн талаар хөөрнөлдөн алхацгаав. Тэгтэл нэг өдөр Жаба аюу уйтгарлан сууж байтал түүнд нэгэн захиа ирж түүнийг бушуухан задлан үзвэл шүлгийн айзан үүсгэхийг урьсан захиа байлаа. Айзан үүсгэх талаар эд хилэлцэж байлаа. Нэгд шүлгийн айзан үүсгэх гэж буйтвал бид чинь өвгөн найрагч боллоо гэсэн үг. Тэгэхээр бүгд өөр шин нэртэй болъё. Би лав анхлан буудай норч боллоо. Тэгвэл би гадлан дуртай болохоор гадланд орох зочин. Би бол нийл нугын эзэн болно. Харин би тунгалаг цэлийн эзэгтэй болъё. Бай дайя хоёр тохирохгүй хаа. Ер нь баавч ил тохирох. Баавь чинь дайя сайн шүү дээ. Тэгэхээр баавчуудыг хэрхэн гэрлүүлэх вүлээ? Эцэгтэй надад нэг санаа. Баийн ноёныг баавчийн эцэгтэй суулгахын тулд баийн ноён дайятай суулгах гэж байгаа гэж хэлчихв. Харин хөрмийн өдөр түүнд гэрлүүлүүлэх юм бол баийн ноён түүнийг танихгүй шүү дээ. Тийм болохоор баавчийн эцэгтэй дайийн эцэгтэй байна гэдэгт хөрмийн ясал бүрэн төгсөх байхаа. Тэгвэл баи дайя хоёрыг гэрлүүлэх байгаа болоод баавчийг хөндлөлчих. Наа чи яг зөв санаа. Юу вэ? Баавчаа энэ юу болоод байна? Баавч. Дайи хаан вэ? Дайи хаан вэ? Дайи өгсөн. Юу? Дайи.